Тэгэхээр алуу юмд донтож байгаа хүн өөрөө шийдээгүй бол тэр хүнд өөрчлөх, тусламж үзүүлэх боломжгүй байдаг. Гэхдээ ихэнх үедээ мэдээж зөөлөн дэмжлэг, ойлгох, хүлээн зөвшөөрөх, нийт сэтгэлээр хандах, тийм ээ, хайраар хандах мэдээж маш чухал. Гэхдээ хайраар хандахдаа, зөөлөн дулаанаар хандахдаа, туслахдаа миний үйлдэл би ингэж хайрлаж байгаа учраас өөрчлөгдөх байх. Би ингэж тусламж үзүүлж байгаа учраас өөрчлөгдөх байх гэж хүлээх нь, найдах нь, үр дүнгийн хойноос хөөцөлдөх нь таныг бухимдалд хүргэж болно. Тэгэхээр нөхцөл болзолгүй хайр, ямар нэгэн үр дүн хүлээхгүйгээр сайхан хандаад хэрэгтэй үедээ хил хязгаараа хамгаалаад надад боломж олго, надад одоогоор сайхан хандах чадал олгоо, миний бухимдалд төрж ийн гэдгийг ч гэсэн та чөлөөтөө илэрхийлж болно шүү дээ. Аль алийнхын балансыг тэнцвэржүүлээд ямар нэгэн байдлаар нөгөө хүнтэй харилцахдаа таны төлөө өөрчлөгдөх байх гэж битгий хүлээгээрэй. Хүн өөрийнхөө төлөө л өөрчлөгдөг байгаа.